Сайн байцгаана уу? Гурван бүсийн нутаг, хонгор сайхан нутагт маань хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчд нийт уугуул суугуул ард иргэд та бүхэндээ Монголын бурхан шашны 3 зулын нэг Эрдэнэ хотогт Хамб Номхон хаан Ханчин чойжил Лусан дандан жансны мэлмиг эсний 380 жил түүний 8 дугаар дүр Дандан жамбал чойжо шинэн гэгэнтэнд Батөршил өргөх их даншиг наадмын баярын мэндийг аймгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн нийт төлөөлөгчд тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувайсан өргөн дэвшүүлж мэдчилж байна. Өнөө жил хонгор сайхан нутагт маань зуншлаг сайхан хүм молын зоод тэнэсэн дэлгэр сайхан зун болж байна. Дандан жамбал чойжо шинэн гэгэнтэн маань Баян хонгор нутгаан нар зүв тойрч ард иргэдтэйгэн айшлан мэдчилж Аз чанлуу сургаал номлон айлдаж уул ус савдгаан баярлуулсан ийм сайхан үйл явдлууд боллоо. Та бид ламын гэгэнийхээ захаа даалгаврыг биелүүлж эрдэм номоор биеэн чимж ивийг хичээж энэ сайхан нутагтаа бусдын амар амгалан сайн сайхны төлөө ажиллаж амьдрах ийм ёстой ийм захаа даалгавартай ард иргэд билээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гарч аймгийн засдаргаараа ахлуулж 380 бүтээч ажлуудыг зохион байгуулж нийт ард иргэд төрийн албан хаагчд маань эрвэхээр ажиллаж байна. Мөн 300 өргөө цагаан гэрээг барьж аймгийнхаа ард иргэдэд ажил амьдрал нь гундуухан байгаа нэгэндээ тусалд дэмжих буйны ажлуудыг зохион байгуулж байгааг та бүхэндээ дуулахад таатай байна. Бид бүхэн Их хурлынхаа гишүүдийн дэмжлэгтэйгээр 2018 оны хөрөнгө оруулалтаараа хонгор нутагтаа 92.3 тэрбум төгрөгийн их бүтээн байгуулалт тухайлах юм бол 3 томоохон гол дээр гүүр 6 сургууль 3 цэцэрлэг 8 газар соёлын төвийн барилга аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга аймгийн хүүхдийн 50 ортой эмнэлэг тагнуулын барилга архивын барилга гээд маш олон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлсэн ийм сайхан ойгоо ухтаж байна. Өнөө жилийн ардын хувьсгалын баяр наадмаараа шанц турдан хүлгэн уйж сааж 3 айраг хүртэж хонгорчууд бид бүхнийгаа баярлуулж Монгол улсын сүүлийн 60 жилд байхгүй амжилтыг улсынхаа баяр наадамд гаргалаа. Мөн үндэсний сурын харваанд хонгор нутгийн харваачд маань спортын 4 мастер шинээр төрж өсвөрийн харваанд Баян лиг сумын харваач Батлаг хүү маань улсад төрүүлж Монгол улсын өсөх өдөр харваач цол хүртлээ. За үндэсний бүхийн барилдаанд Монгол улсын начин Дашторзын цэрэн тогтох маань начин цолоон баталж Болдын Эрдэнэ хүү маань шинээр начин цол хүртэж наадамчин олон хонгор нутгийн ард иргэд бид бүхнийгаа баярлуулсан ийм сайхан наадам боллоо. Ингээд бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн нийт зоч төлөөлөгчд ард иргэд та бүхэн маань ламын гэгэний маань 380 жилийн ой түүний 8 дугаар дүр Дандан жамбал чойжо шинэн гэгэнтэнд Батөршил өргөх төвийн бүсийн их хурд наадамдаа өнгөтэй сайхан наадаж морин хурдан бүхэн хүчтэй хараан гурц байхын өлзий төрөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн маань сайхан наадамдаарай.
Монгол Улсын их хурлын даргын ивэлдор алхам алхмаар 380 хөгжлийн бэрхшээлтэй хүний орон нутгийн чуулган Ламын гигний 380 жилийн ойн энэ өдөр Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганд Улсын их хурлын дарга Занзан Шатар өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсноор онцлог байлаа. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоог Баянхонгор аймагт байгуулж байгаа нь улсдаа ихнийх гэдгийг онцлоод энэхүү холбооны үйл ажиллагаа улсад жишг болох ёстойг сануулan хэлж байлаа. Ламын гигний 380 жилийн байр наадмын мэдчилгээ төшөөдөө. Гэхдээ түүнээс тутахгүй том мэдчилгээ бол та бүхэн маань өнөөдөр хурам зурлалч нэг түүх хөтлөх гэж байна. Энэ бол бас түүхэн зургалт уулзалт юм аа. Энэ бол магадгүй Баянхонгор аймгийн иргэдийн Баянхонгор аймгийн хөгжилт хувь нэмэр болох маш чухал ихтгэл алхмаар тавигдж байна. То мянган байрын аялал нэг алхмаас хэлдэг гэдэг. Өнөөдрийн та бидний алхам бол магадгүй бас Монгол улсын хөгжлийн нэг том алхам болох учиртай. Энэ ямар алхмыг яриад байгаа юм бэ гэхээр өнөөдөр Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдэж нэг чуулган зохион болж байгаа. Нэгдсэн нэг чуулган. Энэ алхмын цаад хамгийн гол том зорилго нь өгөхөд Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай харьцаатай иргэд маань бүгдээрээ нэг болёо, нэгдээ. Дөрвөн бэрх нэгдэх шиг. Энэ санаачлалыг бүгдээрээ нэг болоод би нийтийнхээ хэшгийн төлөө, нэг нийтийн хэшгийн төлөө, нийт нэгийнхээ хэшгийн төлөө нэгдэж чадвал хүн болгоны хэрэгцээ хангах. Хүн болгоны дэмжлэг бий болно. Энэ санаачлалыг одоо дэмжиж байгаа та бүхэн чин сэтгэлийн угаас талархаад эхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгардаг томоохон бэрхшээл нь хөдөлмөр эрхлэлт байдаг. Холбогдох хуульд 25-аас дээш ажилтнтай байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллахаар заасан байдаг ч бодит амьдрал дээр өөр байна. Тиймээс энэ чиглэлд улсын хурлаас анхаарч ажиллахыг улсын хурлын дарга сонирдууллаа. 25-аас дээш ажилтнтай бол заавал нэг хөгжлийн бэрхшээлтэй нэг ажлын байраар хангах ёстой. Хангаж чадахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих санд хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр тооцож мөнгө төлөх ёстой. Тэр мөнгийг энэ нэгдсэн холбоонд төлөвлөлөд яг нэгдэлтэй засвардаг болж байна. Тэр хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамд байж биш та бүхэн засвардаг байна. Ингээд нэгдсэн холбоо ингэх юм бол одоо бид нар томоохон аж ахуйн нэгжүүдтэй тийм ээ 100000 ажилтнтай аж ахуйн нэгж байна. 100000 ажилтны 25 дугаар хэдв. Тэнцэнэс 4000 ажилтны одоо хөгжлийн бэрхшээлтэй нэг ажлын байраар хангах нөгөө л тэр мөнгөний төлөх. Энийгээр та бүхний ажил эрхлэлтийг дэмжиж, ажлын байр бий болгоё. Ингэж нэгдэж чадвал хүн болгонд хүртээмжтэй ийм хөгжлийн шинэ хандлагыг бий болохыг бид зорж байна. Энэ эхний ахыг нь Баянхонгорчууд та бүхэн хийж байна. 2019 онд багтаж Баянхонгор аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилга баригдаж ашиглалтанд орох юм а. Тус барилга нь бүхий л төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжтэй орчин үеийн барилга болж босгох юм. За энэ чуулганы гол зорилго маань одоо бид улсад одоо үндэсний хэмжээнд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч байрыг улсын хурлын гишүүн, улсын хурлын дарга одоо Занзан Шатрын ивэр дор одоо ингэ баригдах чагаа одоо бид одоо маш их баярлаж Баянхонгор аймгийн хэмжээнд нийтдээ 3600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Тэдний дийлэнх нь сэтгц, харааны бэрхшээлтэй байдаг талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төвийн тэргүүн Танжидмаа ярьж байлаа. Энэ дээр би одоо ингээд хүмүүсийг гэртээ миний одоо ажлын одоо онцлог гэвэл би өөрөө одоо гэртээ ямар ч асраа байхгүй ганц би ийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг усанд оруулж тэднийхээ үсийг самлж хүмүүсийн авах одоо ийм гэртээ өөрийнхөө үйлчлэгээ хийж ингэж явуулдаг ийм хүн. Өнөөдөр манай орон нутагт манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бас тулгамдж байгаа бас гас нэг асуудал байгаа. Ер нь хүртээмжийн тал дээр маш их асуудалтай байдаг байсан. Энэ бол одоо энэ 16 оноос хойш өнөөгийн хувьд бол бас тодорхой хэмжээний нэлээд бас улс төрд нэлээд бас бид нарыг илүү их харж үзэж бас энэ хүртээмжийн орчны тал дээр нэлээд анхаарч их ажиллаж байгаа.
Эрхэм мөндөд ард иргэдээ. Эрхэм мөндөд наадамчин олон зочид төлөөлөгчдөө. Хонгор сайхан нутагт маань нар хур дэгширч дэлгэр зун айлчлан ирж өмнөний шаргал говьд нь таан хүмүүлэн цэцгэлж аг ганг нь халиурсан өргөн сайхан хангаан нутагт маань өнгийн цэцэг дэлгэрсэн энэ сайхан цаг дор та бид бүхэн Монголын Бурхны шашны 3 зулын нэг Монголын ууган оточ Монгол Маранбын оройн дээчим Монголын анхны хүрээ хам Эрдэнэ бандтаа хотогт хамб номоо хаан Ламингигийн Лувсан Данзан Жансангийн төмөн элзэг ёсны 380 жилийн хурдан барьны улсын бүсийн уралдааныг зохион байгуулахаар уран чуулраад байна. Эрхэм мөндөд та бүхэндээ энэхүү сайхан тэгш дүүрэн ойн баярын мэнд даншиг наадмынхаа мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлж мэдчилж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гарч ажлын хэсэг томилон 380 бүтээлч ажлын жагсаалтыг баталсан. Энэ эрхэм үүргийг бид бүхэн аймгийнхаа бүтээлч хөдөлмөрч ард иргэд сум орон нутгийн удирдлагууд төрийн албан хаагчид аж ахуй нэгж байгууллагынхаа дэмжлэг тусалцаатаагаар амжилттай хийж гүйцэтгэж энэ сайхан өдөртөөгөө золгож байгаадаа баяртай байна. Юуны өмнө энэхүү үүргийг нэр төртөө гүйцэтгэхэд гар бие оролцсон нийт ард иргэд та бүхэндээ чин сэтгэлийн угаас талархал илэрхийлж байна. Мөн ойн хүрээнд бид бүхэн энэ оны 6 сард Ламын гэгэний 8 дугаар дүр Данзан Жамбал Чойж шинэн гэгэнтнийхээ хамтаар олон арван ажлуудыг хийж гүйцэтгсэн. Энэ ажлын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн эвэлдор Монгол ангаах ухааны олон улсын их хурлыг амжилттай зохион байгууллаа. Мөн Ламын гэгэний 8 дугаар дүр Данзан Жамбал Чойж шинэн гэгэнтэндээ батөршил өргөж гэгэнтний маань зүгээс ард иргэдтэй Жанрайскийн ван насны авшиг буюу Цэван хүртээх зэрэг шашны олон томоохон ажил арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ. Одоо гагцхүү өнгөрснийг бүтээж өнөөдөр төвлөрүүлсэн ахмадууд өнөөдрийг бүтээж ирээдүйн хойч үедээ өвлүүлж үлдээх залуу үе ирээдүйг тогслох хойч үе болсон та бид бүхэн маань Ламын гэгээнийхээ сургаал айлдварын дагуу эрдэм номоор биеэн чивж ивээр сэтгэлэн гоёж ариун цагаан хөдөлмөрөөр ажил амьдралаа дээшлүүлж явах ийм сайхан үүрэг үлдэж байна. Эрхэм мөндөд ард иргэдээ хүн өслийн үлгий говь хангаан цэнхэр орон хонгор сайхан нутагт маань даншиг наадам эхэллээ. Та бүхэн маань хуртай зуны нарыг аргамжиж хултай иргэндаан сарыг хөвүүлж уурслын хөндийг хуураагаар тамгалж дэнжийн асартаан уухаа хадааж дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай. Он 380 өрхийг өргө цагаан гэртээ болгох Ламын гэгэний 380 жилийн ой суглааны тохирол энэ сарын 26-ны 19 цагаас малчин телевизээр эх орны өнцөг болон бүрт шууд хүрсэн юм а. Энэхүү шууд дамжуулалтаар Ламын гэгэний 380 жилийн ойг тохиолдуулан гаргасан хонжир суглааны эхний 10 супер азтанг тодруулсан. Шууд тохирлоор супер хонжир болох 2 өрөө байрны азтнаар тэгтэг 46 271 дугаартай суглааны эзэн тодорсон байна. Суглаа явагдаж дуусны дараа хонжирын эзэн зохион байгуулагчтай уцаар холбогдчихэ. Бид энэхүү азтай хүн хэн болох талаар тодруулсан юм а. Баян хонгор сумын 5 дугаар огийн иргэн Улаан банд энэхүү 2 өрөө байрны эзнэр тодорсон байна. Тэрбээр хүрээ марал суманд ажиллаж байх үедээ энэхүү суглааг худалдаж авсан нь энэхүү 2 өрөө байрны эзэн болгосон байна.
Суглааны хүрээ барал сумын нэг хэддугаар 3 дугаар болов. Тэрэндээс барилгын ажиллаар явж байгаа тухайд Хүрээ марал сум. хүрээ барал сумаас хот Та хэдэн суглаа урдаж аваа. нэг суглал. Гэр бүлийнхаа хүнтэй нэг уулын нэг. Манай гэр бүлийн хүмүүс эндээс би болохоор тэд хүрээ марал сумд ажил хийж явж байгаа нэг суглаа авсан. За тэгээд хоёрын хинийхэн суглаа бас наацтан болж тохиолдонд таарав. Улаан байна. За өчигдөр орой мэдээ сэнхэр дэлгэцээ үзээ сууж ирсэн баг. Яг супер ацтныг тогтруулах, хоёрын суглаа таарах тэр агшинд одоо бас юу бодогдчихэ? Би нэг ажлынхан байран дээр ажиллаа хийгээ байж ирсэн. Тэгээ манай гэр бүлийн хүмүүс маань хүүхд хоёр гэртээ тохируулаад байж байгаа. Тэгээд над руу дуусан ханаараа манайх байр суглаа, маань байр хоцсон байна гэдгсэн. Тэгээ би юу вэ итгэж өгөхгүй тэгээд яг үнэн үү гэд. Тэгээд нилээ хитэн юу ясна дараа яг мөн байсан. Тэгээд маш их баярлсан. Супер өнчөр хайцсан маш их баяртай байгаа. Лусан Танзан Жансангийн 380 жилийн мэлмиг гэсний нойд би болохоор 10,000 төгрөг манай гэр бүл хандуулаад 20,000 төгрөг гэр оронгүй хүмүүст 380 гэр бай хандуулж байгаадаа маш их баяртай байсан. Тэгээд ийм суглаа өчнө гэж бодоогүй гэр оронтой болгож байгаад нь тусалж дэмжиж байгаадаа баяртай байсан. Суглаа цогон байгуулсан малчин телевиз болон Баян онгорхон удирдлагуудад баярлалаа гэж хэлье. Түүний гэргийн инх тайван аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 13 дахь жилдээ сувилагчаар ажиллаж байна. Эднийх ам бүлдүүрүүлээ бөгөөд хоёр хүүхдийн хамт амьдардаг. Баян онгор аймгийн Баян онгор сумын 5 дугаар огт амьдарч буй залуухан гэр бүл инхүү ламын гигний 380 жилийн ойн суглаа аз авчирлаа. Та бүхэнд энэ өдрүүдэд зохион байгуулагдж байгаа ламын гигний 380 жилийнхаа ойн баярын мэндийг бас хүргэх нь зүйтэй хаа гэж бодож байна. За бид ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр малчин телевизээр шууд суглааныхаа супер 10 азтан тодрууллаа. За супер 10 азтангийн маань эздүүд маань бол бидтэй бас холбогдож байна. За супер одоогийн байдлаар бол суур хонь 3 азтан тодорсноос бол бидэнтэй Үлжийт сумаас холбогдсон байна. Үлжийт сумын 2 дугаар багийн иргэн бол суур хоньны азтан болсон байна. За Шинжийн сумаас 4 дугаар багийн азтан маань бас тодорсон байна. За нэг азтан маань бол одоохондоо тодороогүй байна. Гэхдээ бид нар бол суглааныхаа борлуулалтыг аль хаашаа ямар чиглэлтэйгээр борлогдож байгаа гэдэгт мэдээлэл бол өөрсдөө бас тодорхойлоод явж байгаагийн хүрээнд бол энэ азтан маань бол Баян онгор суманд байна гэж тодорхойлж байгаа. Тийм учраас бол Баян онгор суманд борлогдсон суглаагаа азтангууд маань хэрэгжээ харааг байгаа бол суглаагаа ахиж нэг үзээч. Та суур хоньны азтан болсон байх магадaltaй байна гэж хэлхэн зүйтэй. За азар гадуу 3 шиг байгаа. За азар гадуу бол Жинс сумаас холбогдсон байна. Эхний азтан холбогдсон. За хоёр дахь азтан маань Дорногов аймгийн замын үд тосгоноос бас бидэнтэй холбогдоод азтан болсон тухайга бидэнд мэдээлээд баяртайгаар өнөөдөр бас аймагтаа ирж баяртаа оролцоход наашаа ирж байгаа мэдээ бас бидэнд дуулгасан. Ингээд хоёр дахь азтан маань Дорногов аймагт борлуулагдсан суглаанаас маань тодорсон байна. За гурав дахь азтан маань бас Баян онгор сумаас гарсан байна. За Баян онгор сум маань бол бас иргэд маань бас дахин хэлье. Суглаагаа бас дахиж нэгтэлж үзээч. Та азтан болцсон байх магадaltaй байна гэж. За бид 3 пүрүс автомашиныг хонжиртой бэлдсэн байгаа. За 3 пүрүс автомашин маань бол эзэд нь тодорхой болсон. За пүрүс автомашины 3 дугаартай пүрүс автомашиныг Баянговь сумын цоохрын багаас иргэн маань азтан маань тодорсон байна. За пүрүс 2 дахь автомашиныг бол Галууц сумын 1-р багаас тодорсон байна. За 3 дахь 1 дахь азтан Баянболог сумаас бидэнтэй азтан маань холбогдоод ажиллаж байна. За супер азтан маань бол 2 өрөө байрыг Баян онгор аймгийн Баян онгор сумын азтан маань авсан байна, хоцсон байна.
За энэ азтан маань бол 5 дугаар багийн иргэн банзрагчийн Улаанбанд гэж хоёр хөдөлмөр эхэлдэг ийм залуу хоцсон байна. За азтандаа бол бас баяр хүрхэн зүйтэй баха. Энэ сарын 25-нд лото хэлбэрээр явагдсан энэхүү суглаанд Суур хоньны азтнаар Тэг-тэг 87-213, Тэг-тэг 17-481, Тэг-тэг 62, Тэг-тэг 2 дугаартай суглааны эзэд тодорсон байна. Харин Азраг адууны азтнаар Тэг-тэг 69-571, Тэг-тэг 55-78, Тэг-тэг 57-280 дугаартай суглааны эзэд тодорсон байна. Ламингины 380 жилийн хонжуур суглааны супер шагналын нэг болох Прус 30 маркийн автомашины азтнаар Тэг-тэг 31-763, Тэг-тэг 2 238, Тэг-тэг 24-819 дугаартай суглааны эзэд тус тодорсон байна. Эдгээр супер хонжуурын эзэд болох аз нь алгандаа багтаж ядсан 10 хүний шагналыг 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн бүхийн барилдааны үеэр гартуулна. Харин үлдсэн хонжуурын тохирлыг 7 дугаар сарын 26-ны өдөр тодруулж Даншиг наадмын дараа суглааны хонжуурыг эзэд нь гартуулах юм байна. Хамгийн өндөр борлуулалтыг бол үлзийд сум маань бол хийсэн байгаа. Хамгийн өндөр борлуулалтыг. За бид нар багийн засаг дарга нарыг 500 цуглаа борлуулсан багийн засаг даргад нэг гэр тухайн багт амьдарж байгаа нэг өрх гэрт олгуулахаар шийдвэрлүүлж байгаа. За энэ хүрээндээ бол үлзийд сум маань 8 гэрний асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой болно. Бас бидний энэ үйл ажиллагаанд бидний энэ буйны үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцсон та бүхэн талархсан зүйтэй гэж энэ шүмд хэлье. За дараагийн дугаард бол Баян булаг сум маань 7 гэр, Галууд сум маань 7 гэр хэмжлэнгээр ингээд багууд маань бол бас сумууд маань нэгжээ бас зөв зохион байгуулалтанд оруулж бидний энэ үйл ажиллагааг дэмжсэн тус талархсан зүйтэй. Монгол Улсын мэрэгэн спортын мастер Ядам Сүрэнгийн нэрэмжит сурын талбай нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Улсын хурлын дарга Зандан Шатар, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сурын холбооны тэргүүн Отхон Баяр болон Баян Хонгор аймгийн Харваачид Ядам Сүрэн агшны гэргийн үр хүүхэд нь оролцлоо. Энэхүү талбайд нийтдээ 135 сая төгрөгийн төсөв төртөгтэйгээр байрч байгуулсан бөгөөд цаашид Баян Хонгор аймгийн Харваачид зориултын талбайд бэлтгэл сургалтаа хийх амжилттай ахиулахад түлхэж болж байна. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ядам Сүрэн агшны гэрэл төвшөөний нээлтийг мөн хийсэн юм а. Тэрээр улсын наадамд амжилттай оролцож Хонгор нутгийн нэрийг олонтой зураатуулж байсны зэрэгцээ Баян Хонгор аймагт сурын спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан нэг юм а. Болдын нэрэмжит холбоочин цэцэрлэг байгуулагдлаа. Монгол Улсын гавьяат холбоочин Болдын нэрэмжит холбоочин цэцэрлэг ламын гэгний 380 жилийн он энэ өдөр нээлттэй хийлээ. Энэхүү цэцэрлэгийн нээлтэд аймгийн засаг дарга Бачаргал, мэдээлэл холбоо сүлжээ дүрмжит компани, цахилгаан холбоо компани хамт олон Болд агсны гэргий тэдний үр хүүхэд оролцсон юм а. За өнөөдөр энэ нар хур тэгшэрсэн сайхан баяр наадмын Даншиг наадмын үед миний ханыг хөдөлмөрийг алдаршуулан гэж цэцэрлэг түрээдэн байгуулж байгаа шүлжээ компани төрийн өмчт компанид одоо маш их баярлж байна. Баяр сайхан даргатай. Энэ үеийн сайхан залуу холбоочдод одоо аз жаргал ирүүдэн сайн сайхныг хүсэн өрөөё. Тэгээд миний ханыг хөдөлмөрийг бас үнэлсэн музейд бас юу болон байгуулсан байгаа. Тэрийг бас бүгдээрээ үзэж сонирхож бүх үе нэрийн дамжин хийсэн хөдөлмөрийн бүтээлийг бүтээч ажлыг бас хийсэн байгаа. Тэгээ маш их баярлж байна. Энэ сайхан бүтээч ажилчдаа улам их амжилт хүсье. Тэг баярлалаа гэж. Энэхүү холбоочдын цэцэрлэгийг Баян Хонгор аймгийн холбооны салбарын хамт олон 1 сарын хугацаанд ажилласан хүч хөдөлмөрөөр нэгтгэн байгуулсан байна. Болд нь холбооны салбарт өөрийн хөдөлмөр бүтээлийн зориулсан олон 10 шавийг мэргэжлийн салбарт хүл тавьж амжилттай ажиллахад нь тусалж дэмжсэн Баян Хонгор аймгийн шилдэг инженерийн нэг байжээ. Их хөдөлмөрч мэдлэг чадвар сайтай мундаг хүн байсан. За алтангадас боловсролын дөрвөн хоёрыг хамт авч байсан бас маш их тэмдэглэдэг байт юм аа. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын гавьяат холбоочин цол тэмдгээр шагнаж байсан түүхтэй.